Өнөөдрийн хичээлээр дисахарид болох сахароз, малтоз, лактозын талаар ярилцсанаа мэгмар сүрэн багш нэнаа. За юуны өмнө энэхүү хичээлийн хүрээнд сахарозын байгальд орших байдал, шинж чанар, за сахароз, малтоз, лактозын молекулын бүтэц, за сахарозыг хэрхэн үйлдвэрт гарган авдаг вэ? Технологийн схем, за мөн сахарозын химийн шинж чанар, хэрэглээ гэсэн сэдвийн хүрээнд ярилцсанаа. За өмнөх хичээлээр нүүрс усны ангиллыг үзсэн тийм үү. За нүүрс усыг ерөнхийдөө дотор нь энгийн нийлмэл гэж ангилж байсан. За тэгвэл нийлмэл нүүрс ус болох дисахаридын талаар өнөөдөр нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн. За энэ дотор сахароз, малтоз, лактоз гэсэн төлөөлөгч нар байдаг. За сахар нь байгаль дээр хусны шүүс, лууван чихрийн нишингний мод тийм ээ. Сахарын манжин зэрэгт агуулгадаг байгаа. За эдгээрээс сахарын манжинд ойролцоогоор 27% орчим сахар агуулгаддаг. Харин сахарын нишингний ургамалд 14-өөс 26 орчим сахар агуулгаддаг байна. За бидний өдөр тутам хэрэгэлдэг энэ цагаан өнгийн сахар харагдаж байна. За химийн нэршлиг нь сахароз гэж нэрлэдэг. За ерөнхий томьёо нь C12, H22, O11 гэсэн томьёотой. За энэ дисахаридын ангиллалд хамаардаг. Яг гэхээр устдаа урвалд орохороо глюкоз болон фруктоз гэсэн хоёр өөр моносахаридыг үүсгэн задардаг учраас дисахарид гэж нэрлэгдэг. За D гэдэг маань 2 гэсэн утгатай үг тий. Гидролизийн бүтээгдэхүүнээр хоёр өөр төрлийн моносахарид үүсгэж байна. За энэхүү гидролизийн урвалыг дэлгэрэнгүй байдлаар энд харуулсан байна. За сахарозын молекулын дэлгэрэнгүй томьёо. За энэ CC-гийн хооронд хүчил төрөгчийн гүүрээр холбогдсон глюкозидын химийн холбоо бол харагдаж байна тийм үү. За энэ нь глюкозын молекулын бүтэц. За энэ нь болохоор фруктозын молекулын бүтэц хоорондоо химийн холбоогоор хүчил төрөгчийн гүүрээр дамжин холбогдсон байна. За устдаа гидролизид урвалд оруулахад глюкоз болон фруктозыг үүсгэн задарсан байна. За энэ нь аль нь C6, H12, O6 гэсэн химийн бүтэцтэй байдаг. Энэ сахарын гидролизийн эсрэг урвал буюу глюкоз фруктоз нэгдэж сахароз үүсгэх урвалыг харуулсан байна. За глюкоз фруктоз уус мөлтөө буюу усан орчинд урвалд ороо сахарозын молекулыг үүсгэсэн байна. Химийн шинж чанарыг авъя. Ихэнх органик нэгдлүүдийн адил сахарозын шатах урвалд орно. За C12, H22, O11 тийм ээ хүчил төрөгчтэй шатлаа. Эцсийн бүтээгдэхүүн нь CO2 болон усыг үүсгээд шатсан болох нь харагдаж байна. За мөн агааргүй орчинд эсвэл концентрацтай үхрийн хүчилтэй сахарозыг үйлчилгэхэд концентрацтай үхрийн хүчил нь сахарозоос усыг өөртөө маш хүчтэй татаж авдаг. За ингэснээрээ сахарозыг нүүрсжүүлэн хар түлэмхий нүүрсийг бол үүсгдэг байгаа. За энэхүү урвалыг бичихтэй бүтээгдэхүүнээр нь 12 мол нүүрс төрөгч 11 мол ус үүсгэсэн байдлаар бичдэг. За учир нь хөхрийн хүчил бол маш хүчтэй, концентрацтай хөхрийн хүчил нь маш хүчтэй ус чигийг өөртөө шингээдэг шинж чанартай байдаг. Молекулын бүтцийг ингээд ажиглахаар гидроксил бүлэг буюу олон атомт спирт шиг ингээд харагдаж байна тий. Спиртийн бүлгүүд харагдаж байна. За энэ нь болохоор сахарозын цэсийн гидроксидтай урвалд орох шалтгаан болдгоо. За өөрөөр хэлбэл энэ сахароз маань C12, H22, O11 гэсэн томьёотой тийм үү. За тэгвэл энэ сахарозын молекулаас хоёр шишиг гидроксил бүлгийг нь ил байдлаар бичиж үзье. За ингээд C12, H20, O9 тэгээ хоёр шишиг гидроксил бүлэг болох нь байна тийм үү. За тэгвэл энэ гидроксил бүлгийг илрүүлэхийн тулд цэсийн гидроксидтай урвалд оруулж байна. За цэсийн гидроксид маань купрум OH2 дахин байгаа тийм. За дахиад нэг сахарозын молекулыг хоёр гидроксил бүлэгтэй ингээ ялгаад ил харуулад бичсэн байна. За энэ дээс зэсийн сахаратын гүн хөх өнгийн ус мөл үүсдэг. За энэ нь ийм тунгалаг хөх өнгөтэй ус мөл гэдэг ахнэ. За гэхдээ энд цэсийн гидроксид болон сахарозын гидроксил бүлгүүдийн хоорондоос ус ялгарсан болох нь 2 мол ус ялгарсан болох нь харагдаж байна. За энэхүү нэгдлийг ажиглахаар эхэндээ бол C12, H20 байсан тий. Тэгвэл гидроксил бүлгийн H нь цэсийн гидроксидийн OH-тай урвалд орсон. За ингээд комплекс маягийн нэгдлийг үүсгэсэн байна. За зэс маань үндсэндээ 2 валенттай харин энд хүчил төрөгчтэй координацийн холбоо үүсгэсэн болох нь харагдаж байна. За энэ урвал нь сахарозын чанарын урвал бөгөөд
хамгийн гол нь олон атомт спиртийн шин чанарыг илэрхийлсэн гидроксил бүлэг байна уугүй юу гэдгийг шалгадаг чанарын урвал нь байна. За сахаруудсан зэсийн гидроксидтэй урвалд орохоос гадна кальцийн гидроксид бусад металлын гидроксидуудтай бас урвалд орох боломжтой байдаг. За жишээлбэл энд сахаруудын нэг молекул, за энд сахаруудын дахиад нэг молекул кальци OH2-той урвалд орсон байна. За энэ нь яг зэсийн гидроксидтэй урвалд орохдоо яг адилхан бичигдэнэ. Гэхдээ зэсийн гидроксид маань цэнхэр өнгийн тундас байдаг тий. Тэгвэл кальцийн гидроксид маань шохон сүн усмал буюу цагаан өнгийн булангартай усмал байдаг. За тэгвэл ингээд кальцийн гидроксидийн булангартай усмал дээр сахаруудыг хийгээд халаасан тохиолдолд кальцийн сахаратын тунгалаг өнгөхгүй усмал үүсдэг байна. За энэ нь мөн сахаруудын гидроксил бүлгийг илрүүлдэг чанарын анализын нэг урвал байна. За мөн урвалын үед 2 моль ус ялгарсан болох нь урвалын тэгштгэлээс харагдаж байна. И сахаруудын дараагийн нэг төлөөлөгч нь малтоз байгаа. За малтоз маань 2 глюкозын молекулууд хоорондоо хүчил төрөгчийн гүүрээр дамжин холбогдсон болох нь эндээс харагдаж байна. За малтозыг нөгөө талаар соёолж нийлсэн чихэр орсоор бол солодовый сахар гэж бол нэрлэдэг байгаа. За малтозыг гарган авахдаа эслэг гэж байдаг тийм үү? Эслэг нь бас нэгэн төрлийн нүүрс ус байгаа. Эслэгийг гидролизид оруулна. За энэ үедээ амилаз гэдэг ферментийг ашигладаг байна. За ингээд малтоз нь C12, H22, O11 гэсэн ерөнхий томьёотой сахаруудын нэгэн изомер болж таарах нэ. За малтозыг мөн гидролизид оруулахад глюкозын 2 моль глюкоз үүсдэг. За энэнгээрээ сахарозоос ялгаатай байна. Сахарозын гидролизоор глюкоз, фруктоз хоёр үүсчихсэн тий. Тэгтэл малтозын гидролизоор бол зөвхөн глюкоз үүсдэг болох нь харагдаж байна. Малтоз, лактозын молекулын бүтцийг хооронд нь харьцуулан харуулсан байна. За эдгээр нь ерөнхийдөө C12, H22, O11 гэсэн томьёотой дисахарид байгаа тийм үү. За тэгвэл сахароз маань глюкоз, фруктоз гэсэн хоёр бүтцийн нэгж нь глюкозидийн холбоогоор холбогдсон байна тий. Гэтэл малтоз маань 2 ширхэг глюкозын бүтцийн нэгж нь за мөн глюкозидийн холбоогоор холбогдсон. Лактоз мөн ялгаагүй 2 ширхэг глюкозын бүтцийн нэгж нь хүчил төрөгчийн гүүрээр дамжин холбогдсон байна. За гэхдээ энд хүчил төрөгчийн гүүр буюу глюкозидийн холбоонууд нь өөр байгаад байна. За энэ юунаас хамааралтай вэ гэхээр ерөнхийдөө энэ холбогдож байгаа бүтцийн нэгжүүдийн цагиргийн хавтгай доод талд гидроксил бүлэг байвал тийм ээ тэдгээр нь хоорондоо ингэж холбогдохыг альфа глюкозидийн холбоо гэж нэрлэдэг. За тэгвэл малтозод глюкозын молекулууд альфа глюкозидийн холбоогоор холбогдсон байна. Харин лактозод болохоор глюкозын молекулууд нь бета глюкозидийн холбоогоор холбогдсон. Өөрөөр хэлбэл энэ дээр холбогдсон 2 гидроксил бүлэг нь цагиргийн хавтгаан нэгэн дээр нөгөөтг нь цагиргийн хавтгаан доороо байрласан болох нь харагдаж байна. За малтоз нь арвай, хөх будаа, хөх тариа, улаан буудаа, улаан лойл зэрэг ургамалт их хэмжээнд нэлээд агуулгаддаг байгаа. Харин лактоз нь үнэний сүүнд 4-өөс 55% хүртэл эхийн сүүнд 6-аас 8% орчим агуулгаддаг. За сахароз, малтоз, лактоз нь үндсэндээ дисахаридын бүтцийн нэгж бөгөөд харьяалагддаг бөгөөд эдгээр нь хоорондоо изомер болох нь эдгээр томьёоноос харагдаж байна. Ерөнхийдөө эдгээрээс ингээ харахаар глюкозидийн холбоо гэдэг нь ЦЦ-ийн хооронд хүчил төрөгчийн гүүрээр дамжин холбогдсон холбоог хэлж байна. За энэ нь тэгээд альфа болон бета гэсэн хэлбэртэй байж болдог бахнэ. Сахарозыг үйлдвэрт гарган авах технологийн схемийг харуулсан байна. За сахарозыг үйлдвэрлэхдээ чихрийн нишинг эсвэл чихрийн манжинг ашигладаг байгаа. За жишээлбэл чихрийн манжингаа нунтаглаад нунтаг хэлбэрт оруулна. За тэгээд манжин дотор байгаа сахарыг бүрэн уусгахын тулд халуун усаар угааж өгнө. За ингээд угаасан
уусмал дотор маань сахар уусаж орж ирэхээс гадна органик хүчил бусад холцоод орж ирсэн байгаа. За тэгвэл сахарын уусамлаа органик хүчил болон бусад холцоос нь салгахын тулд кальцийн гидроксид буюу шохоон сүн уусамлыг нэмж өгнө. За ингээд нэмсэн тохиолдолд органик хүчил болон бусад холц нь тундас байдлаар сална. Харин уусмалдаа кальцийн сахараад тунгалаг уусмал за түүнээс гадна ихээхэн хэмжээний сахарозыг агуулсан уусмал үүснэ. За тэгвэл кальцийн сахаратыг цөмөрөө түрүү томьёотон танилцсан тийм үү. За түүнийг сахарозын усан уусмалаас зайлуулахын тулд энэхүү усан уусмал дотор нүрс хүчлийн хий буюу CO2-ыг нэвтрүүлж өгдөг. За ингэсэн тохиолдолд кальцийн сахарат маань задраад кальцийн карбонат хэлбэрээр тунцчиж бууж өгнө нь харин сахарозын цэвэршүүлсэн усан уусмал үүсгэнэ. За ингээд уусамлаа шүүгээд сахарын уусамлаа ялгаж аавна. За үүний дараагаар ууршуулах, талсжуулах замаар таласт сахарыг гаргаж авна. За таласт сахарозын химийн томьёо C12, H22, O11 гэсэн томьёотой. Энэхүү схемээс ингээд ажиглахад сахарозыг бол үйлдвэрлэхдээ нийлэгжүүлж гаргаж аваагүй тийм үү. Харин чихрийн манжинд байгаа сахарыг уусгаад түүнийг цэвэршүүлэх замаар энэхүү талс сахарыг гаргаж авдаг байна. За талсжуулсан сахарын бүтцийг энэхүү зурагт үзүүлсэн болох нь харагдаж байна. За сахарозыг ерөнхийд нь хоол хүнсэнд йотон нунтаг сахар байдлаар маш өргөн хэрэглэдэг та бүхэн мэднэ. За мөн хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнд нэмэлтээр ашигладаг. Болон бор сахарууд маш өргөн хэрэглэгдэг. За тэдгээрийн үзүүлэлтүүдийг харьцуулан харуулсан байна. За цагаан сахарт 99.9% сахароз агуулгаддаг тий. За тэгтэл бор сахарт бол сахарозоос гадна мелас гэдэг холцол агуулгаддаг. За энэ нь 3-7% байдаг гэд бодвол сахарозын агуулга нь 93-97% агуулгатай байдаг бахнэ. За цагаан сахарыг гаргаж авахдаа чихрийн манжин шингэний шүүсийг бүрэн цэвэршүүлж гаргаж авдаг. Харин бор сахарыг гаргаж авахдаа чихрийн манжин шингэний шүүсийг бүрэн цэвэршүүлэхгүйгээр гаргаж авч болно. За эсвэл цагаан сахар дээр меласыг бол нэмж гаргадаг байгаа. За мелас гэдэг нь сахарыг ялгаж авсны дараа үлдэж байгаа бор өтгөн зуурамтгай шингэнийг бол хэлдэг байгаа. За түүнийг эргүүлээд цэвэршүүлсэн сахар дээр нэмэх замаар бор сахарыг гаргаж авдаг байна. За өнгө болон амтны хувьд цагаан сахар нь цагаан өнгөтэй чихэрлэг амттай, харин бор сахар нь бол чихэрлэг амттай боловч бага зэргийн бор өнгийн туяатай бага зэргийн чиглэлтэй байдаг. За агуулгын хувьд болохоор цагаан сахарт аминдын бараг агуулгаддаггүй 99.9% сахарозын агуулгатай байдаг. Харин бор сахар нь бол 95-97% сахарозын агуулгатай 2-5% мелас агуулсан байдаг. За бор сахарын дээр бас жоохон бага зэргийн эрдэсүүдийг болон витаминуудыг бол нэмж өгсөн байдаг. Гэхдээ эдгээр нь бол маш бага агуулгатай учраас эрдэс витамины найрлагын хувьд цагаан болон бор сахар нь бараг ялгаагүй байдаг. За 100 г цагаан сахараас 400 ккал дулаан ялгардаг бол бор сахараас ойролцоогоор 380 ккал дулаан ялгардаг байна. За эдгээр үзүүлэлтүүд нь бараг адилхан байна. Гэхдээ бор болон цагаан сахарууд үнийн хувьд ямар байна вэ гэдгийг та бүхэн харьцуулан үзээд сонголтыг хийх боломжтой. Доторх агуулгын хувьд бол бараг ялгаагүй болох нь энэхүү харьцуулалтаас харагдаж байна. Жилийг дүгнэж хэлэхэд ди сахаруудын төлөөлөгч болох сахароз, малтоз, лактозын талаар авч үзлээ тийм үү. За сахароз нь гидролизэд орохдоо глюкоз болон фруктозыг үүсгэдэг гэдэгтэй танилцлаа. Харин малтоз болон лактоз нь гидролизэд орохдоо зөвхөн глюкозыг үүсгэж гидролизэд ордог байна тийм үү. За мөн сахарозыг гаргаж авахдаа чихрийн манжин шингэнээс бол гаргаж аавна. Тэдгээрийг бол нунтаглаад усанд уусгаад усан усамлыг нь цэвэршүүлэх замаар гаргаж авдаг. Цэвэршүүлэхдээ түүнд агуулгадаг янз бүрийн органик хүчлүүд болон холцоодыг шохоон сүн усамлаар тунцжуулаад сахарозын цэвэр усамлыг гаргаж авдаг гэсэн тий. За дараа нь энэ уусмал дотор ч мөн кальцийн сахаратаас тунгалагаараа уусмалдаа ороод ирсэн байгаа учраас сахарозын уусамлыг цэвэршүүлэхийн тулд тэрхүү уусмал дундуур
нүрс хүчлийнхийг нэвтрүүлж кальцийг карбонат хэлбэртэй тунцчуулаад сахарозын тунгалаг уусамлыг дангаар нь ялгаж авдаг. За түүнийг ууршуулах, тасжуулах замаар цэвэр сахарозыг ялгаж авдаг гэсэн аргуудтай танилцлаа. За мөн сахарозын дисахаридын гол төлөөлөгч болох сахарозын химийн шинж чанартай танилцсан тийм үү. За энэ нь болохоор нүрс төрөгч, ус төрөгч, хүчил төрөгчөөс тогтсон нэгдэл учраас шатах урвалд ороод урлагийн бүтээгдэхүүндээ нүрс хүчлийнхий усыг үүсгэжсэн. За мөн сахарозыг концентрацтай хөхрийн хүчил дээр нэмж өгөхөд нүрс чих урвалд ордог гэдгийг бол танилцсан тий. За мөн сахароз маань молекулынхаа найрлаганда олон атомт спирт болох OH бүлгүүдийг агуулсан учраас тэдгээрийн танихдаа цэсийн гидроксидтай урвалд оруулахад цэсийн сахаратын цэнхэр өнгийн комплекс нэгдэл үүсгдэг. Харин кальцийн гидроксидтай урвалд орохоор кальцийн сахаратын өнгөгүй тунгалаг уусмал үүсгдэг гэдэгтэй танилцлаа. За мөн хичээлийн төгсгөлд болохоор бор болон цагаан сахарын үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулсан. За тэгээд хэрэглэхдээ та бүхэн сонголтоо хийж болох нь мөн үнийг өөртөө харьцуулаад аль бүтээгдэхүүнийг сонгох вэ гэдгийг шийдэж болох нэ. За хичээлтэй холбоотой болон хиймтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 9813 3311 гэсэн дугаард хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.